Савацано эрхэмсэг эрдэнчүүдээ зөвхөнөөдөө эрдэнчүүд та бүхэндээ энэ гайхалтай өдөр өнөөдөр чинь дашниптай өдөртэй. Дашниптай өдөр юм байлаа. Би яг хоо энийг бүр 2025 онд яг хоо 6 сарын 5, 6 сарын 17-нд орчин тэгээд зүгээр л календар дээр тэмдэглэсэн байдаг. Тэгсэн чинь ингээд юм бас утга учиртай өдөр байсан юм байна. Тэгээд эрдэнчүүд маань та нартай 50 жилийн байрын мэндийг дэвшүүлье. Та нараа үргэлж бахархаж энэ хотыг бүтээн байгуулсан эдгээртэй эзэд ахмадууд өнөөдөр ажиллаж амьдарч энэ хотоо улам сайхан болгож байгаа та нартай чадан ядан бэлэг барьлаа. Тэгээд яг уран бүтээлч хүний хувьд энэ зүгээр нэг үгээр зогсохгүй бас миний 5 нэвтрүүлэг 30 минутын 5 нэвтрүүлэг гэсэн маань 6 нэвтрүүлэг болсон. Метраж нь цаг гарan болсон нэг нэвтрүүлэгтэй. Тэгээд ийм одоо Улаанбаатараас Эрдэнэт хүрэх энэ зайгаа бас мөнгөжүүлж Эрдэнэтээ сурчилсан ийм контент одоо бэлтлээ. Ингээд наадтай хамт манай Эрдэнэт кампын төслийн хамт олон 12 залуу ингээд хамт гүйж ирсэн юм шүү. Яг хит олон зайд бол хоол зүйч, дасгалжуулагч, барайч, массажист тэдэртэй гүйх ёстой байлаа. Миний хувьд бол дандаа уран бүтээлчтэй хамт уран бүтээлээ хийж энэ төрлөх Эрдэнэт хотынхон амрын талбай дээр ирж одоо өнөөдөр маань үйл ажиллагаа маань өндөрлөө. Гүйлт маань зогссон. За тэгээд 15 цагаас болохоор манай мэргэжлийн фото зурагч Намдаг гэж залуу байгаа. Намдаг залуугийн маань фото зургийн үзэсгэлэн гарна. Тэгээд энийг бас та бүгд маань сонирхоорой. Эрдэнэт хоттой бэлэг өрөөл бэлэг барьсан шиг барья гэж бодсон. Энэ нь бол зөвхөн одоо Эрдэнэт хотын төрж өссөн гэхээсээ илүү монголчууд гэсэн энэ Эрдэнэт хот их хайртай өгөөж ишгийн Монголын ард түмэн бас өртсөн ийм гайхалтай хот, гайхалтай бүтээн байгуулалт, 100-ны бүтээн байгуулалт учраас Монгол түмэнд гэсэн бас манай Эрдэнэт бас хүндэтгэл үзүүлж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд огтж авсан бүх хүмүүстээ нутгийн удирдлагуудаа та нартай чис гэлээсээ баярлалаа гэдгийг хэлье. Аз жаргал эрүүлэг та нарын маань анхах хишиг бүрт наад хэмрээр дүүрэн байх болтугай. Баярлалаа. За